Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчид нэгдэж хурлын дэргэд эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа. Зөвлөлийн бүрэлдэхүүн төлөөлөгч Ариун Туяа, Баяр Чимэг, Болормоо, Ганга мөрөн, Мөнх цэцэг, Мегмар, Оюун зул, Инх Туяа нар багтсан бөгөөд зөвлөлийн дараагаар төлөөлөгч Мегмар ажиллана. Дээрх зөвлөл нь нийслэлийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдж буй асуудлыг үе шатаа шийдвэрлэх, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлж, Улаанбаатар хотын хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ил тод үйл ажиллагаа явуулах юм а. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд эмэгтэйчүүдийн зөвлөл эхний ээлжинд 2021 онд жижиг дунд үйлчилгээ эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийтийн эзэмшлийн талбайн орц гарцыг нээлттэйгээр нийтэд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх чиглэлээр ажиллах. Мөн гэр бүлийг дэмжих. Ажлын олон талт үйл ажиллагаа явуулах чиглэлээр ахмад насны эрүүл мэндийг дэмжих чиглэлсэн гол үйл ажиллагааг анхаарч ялангуяа эмэгтэйчүүдийн дуу хоолой эзлэх байр суурь нийгмийг эмэгтэйчүүд оройлон манлайлж энэ чиглэлээр ажиллахаар шийдвэрээ ирүүлсэнийг бас та бүхэн дуулгая. Энэ зөвлөл маань улс төрийн нам үл харгалзан нийслэл Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдийн өмнө тулгамдж буй асуудлыг үе шатаагаар шийдвэрлэх, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлж, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчлалыг баримтлан ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулна гэж бид ингэж шийдвэрлсэн байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг дарга бүх шатны байгууллагууд маань эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.